Орой минь тэргүй үзэгчдээ та бүхэнд өдөр тутмын спортын мэдээг хүргэхэд бэлэн боллоо. Манай улсад шин тутам эрчимтэй хөгжиж байгаа спортын төрлүүдийн нэг пүлвилярд спортоор Монголын тамирчид дэлхийн түвшинд гаргасан амжилтаа ахиулан баттгсаар байна. Оросын албан улсын Москва хотно залуучуудын 2017 оны дэлхийн аврах шалгаруулах тэмцээн пүлвилярд спортын 9 бөмбөгтэй төрлөөр зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэ тэмцээнд Монгол улсын тамирчин Инх болдын Тэмүүжин 19 хүртэлх насны ангилалд амжилттай оролцож дахин аврагын төлөө шалган өрсөлдсөнөөр дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хос мөнгөн медальтан боллоо. Энэхүү баяртай мэдээгээр өнөөдрийн спортын мэдээ эхэлж байна. Дэлхийн пүлвилярдын холбооноос 2017 оны залуучуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг 10 дугаар сарын 29-ны өдрөөс 11 дугаар сарын 3-ны хооронд зохион байгууллаа. Тэмцээн эрэгтэйчүүдийн 17 болон 19 хүртэлх нас, эмэгтэйчүүдийн 19 хүртэлх нас гэсэн 3 ангиллаар зохион байгуулагдаж, залуу дэлхийн аврагуудаа тодрууллаа. Энэ жилийн тэмцээнд дэлхийн хамгийн шилдэг 68 залуу тамирчин 22 орноос хүрэлцэн ирж, оюун ухаан ур чадвараа сорьсон байна. 2017 оны дэлхийн аврагын тэмцээний эрэгтэйчүүдийн 19 хүртэлх насны ангилалд 24 тамирчин өрсөлдсөн. Энэ ангилалд манай улсаас Монголын Фокет Вилярдын холбооны ерөнхий наримчгийн дарга дасгалжуулагч багш Ламсүрэнгийн Баттулгын удирдлагадор 2 тамирчин оролцлоо. Shine клубын тамирчин Цэвэн Намжлын 50 бат тэмцээний эхний өдөр хэсгийн 1-р тойргийн тоглолтонд Аргентин улсын тамирчин Грошаус тожигдсоноор горьдлогын тоглолтод шилжсэн байна. За 50 бат энэ тоглолтод Оросын албаны улсын Илья Никлеоновт ялагдсанаар энэ жилийн дэлхийн аврагыг дуусгасан юм а. Өнгөрсөн 2016 онд бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай хотноо зохиогдсон пүлвилярдын 9 бөмбөгтэй төрлийн залуучуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний 17 хүртэлх насны ангилалд мөнгөн медаль хүртэж байсан. Метрополь клубын залуу тамирчин Инх болдын Тэмүүжин энэ жил залуучуудын дэлхийн аврагын 19 хүртэлх насны ангилалд оролцсон. За Тэмүүжин эхний тойрогтоо Японы улсын тамирчин Сугаямаг 9-7-гийн харьцаатай хоцсон ч 2 дугаар тойрогтоо Оросын албаны улсын шилдэг тамирчин Фёдор Горстод хожигдож горьдлогын тойрогт шилжжээ. За горьдлогын тоглолтын эхний тоглолтонд Японы Танакаг 9-8, 2 дугаар тойрогт Аргентины Аялаг 9-7, 3 дугаар тойргийн тоглолтонд мөн Аргентин улсын тамирчин Алексис Грошаусыг 9-5-ийн харьцаатай 3 тойргийн тоглолтод өрсөлдөгчдөө дараалал хожиж шүүгийн 8-д шалгарсан байна. За шүүгийн 8-ын тоглолтонд Тэмүүжин Оросын албаны улсын Игор Трифоновыг 11-8 харьцаатай буулгавч тэмцээний шилдэг 4 тамирчны нэгээр тодорчээ. Улмаар хагас шигшин шатны маш чухал тоглолтонд Тэмүүжин Нидерландын Ван Лерофыг 11-6-гийн харьцаатай хожиж 2 дахь жилээ дараалан дэлхийн аврагын шигшээ тоглолтод шалгарсан. Нийтдээ 7 тоглолт хийж аврагын төлөө шалгарсан Тэмүүжин шигшээ шатанд дахин Оросын албаны улсын шилдэг тамирчин Фёдор Горсттой шалгаран өрсөлдөж 11-3 харьцаатай хожигдсоноор тэмцээний 19 хүртэлх насны ангиллын мөнгөн медалийг хүртжээ. Ийхүү өнгөрсөн жилийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээний 9 бөмбөгтэй төрөлд мөнгөн медаль хүртснээр манай улсын тамирчдаас пүлвилярд спортын дэлхийн гих тодтолтой тэмцээнээс анхны медалийг нь эх оронд авчирч байсан шилдэг залуу тамирчин Инх болдын Тэмүүжин энэ жилийн залуучуудын дэлхийн аврагын 19 хүртэлх насны ангилалд дахин аврагын төлөө шалгар өрсөлдөж мөнгөн медалийг хүртснээр Монголын пүлвилярд спортын төвхөнд дахин нэг шинэ нууцыг нээж залуучуудын дэлхийн аврах шалгаруулах тэмцээний хос медальтан боллоо. 2017 оны пүлвилярдын эмэгтэйчүүдийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээн энэ сарын 8-наас 12-ны өдрүүдэд Чиммай хотно авална. За энэ тэмцээнд оролцох манай улсын тамирчид маргааш бүгд найрамдах Хятад ард улсын Хайнан арлыг зорих гэж байна. Энэ удаагийн дэлхийн аврагад дэлхийн оюутан залуучуудын 29-р универсиад их наадмын мөнгө хүрэл медальт, Эфес клубын тамирчин Наран Туяа, универсиад наадмын хүрэл медальт, Shine клубын тамирчин Уян Голон, Shine клубын тамирчин Отгон Туяа нар Монгол улсад төлөөлөн оролцох юм байна.